Сайн байцгаана уу? Та бүхэнд хүний эрхийн ойлголт ба түүхэн хөгжил талаар танилцуулъя. Хүний эрх гэдэг нь хүн чөлөөтэй амьдрах, ажиллах, хөгжих, нэр төрөө хамгаалуулах зам ёсны боломж юм. Үндсэн ойлголт. Амьд явах эрх чөлөө халдваршгүй байдлын эрх нь хүн бүрт адил тэгш хамаарах бөгөөд төрөөс үл хамааран оршдог. Хүний эрх гэдэг ойлголт нь дэлхийн 2 дугаар дайны дараа 1945 онд Нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсанаар дэлхийд даяар түгэнд дэлгэрсэн. Хүний эрхийн мөн чанар ойлголтын талаар хоёр үндсэн хандлага байдаг. Эхнийх нь зам ёсны эрх, дараах нь позитив эрх. Зарим нь хүний эрхийг угаасаа хийсэн гэдэг бол зарим нь төрөөс олгодог гэж үздэг. Жишээ нь амьд явах халдваршгүй байх эрхийг төр бэлгэлдэг гэж ойлгох боломжгүй. Харин улс төрийн эрх нь төрийн хууль тогтолцоотой шууд холбоотой. Хүний эрх эртний хот улсаас эхлэн дундад зууныг дамжин хөгжсөөр ирсэн. Хүний эрхийн хөгжлийн 1 дугаар үе хөрөнгөтний хувьсгалын явцад бүрэлдэн бий болсон. 2 дугаар үед ард түмнээс өөрийн эдийн засгийн түвшин, соёлынхоо байдлыг статус дэвшлүүлэхийн төлөө тэмцлийн үйл явцад бий болсон бөгөөд түүнийг хэрэгжүүлэхийн тулд төрийн зохион байгуулалт, төлөвлөлтийн болон уг эрхийг хангахтай холбоотой бусад үйл ажиллагааг шаардаж байгаа позитив буюу эерэг хэмээн нэрлэгдэх эрхүүд орно. Үүнд нийгэм, эдийн засаг ба соёлын эрхийн хэм хэмжээний илэрхийллүүд болох хөдөлмөрлөх ба ажлаа чөлөөтэй сонгох эрх, нийгмийн хангамж авах, амрах, тусламж авах эрх, их хүүхдийг хамгаалах эрх, сурч боловсрох эрх, нийгмийн соёлын амьдралд оролцох эрхүүд багтана. 3 дугаар үе дэлхийн Ээ дайны дараа бүрэлдэн тогтсон юм. Хүний эрх бол хүний нэр төр, эрх чөлөөг хамгаалах түүхэн хөгжлийн үр дүн юм.